Сайн мэцхан уу Монголоонаас суугта тавтай морил хаан ширээн дүргэмжлэгдсэн хатан киноныхоо яг одоо 9 дугаар ангийн яриад өгөхөд бэлэн болсон байна. Ингээд ойртой суугаарай. Хаантан баруун гарын сайдтайгаа энэхүү байшин болон газрын хэргийг яосон гүнээр шийдвүүлэх болно. Тэгжээж эсрэг талын хүчийг мэн гэр бүл рүү чиглүүлэн мэн гэр бүлийн хүчийг авнаа гэж ярьцгаана. Үзэгдэл солигдож хатан маань угсаа залхамжлагч гүнжийг сонгохоор ярьцгаана. Нэг нь чүүд төвшмөлийн охин, нөгөөх нь зүгээр нэг албатын охин байсан тул хатантан өөрийн хүсэлтээр Ким Ханругийн охиныг нэр дэвшүүлнэ. Гэтэл төвшмөлүүд эсэргүүцэх ба хааны хүсэлт бол чүүд төвшмөлийн охин хэмээн хэлэхэд хатантан энийг би сонгоно, хаантан биш. Тиймээс та нар миний хэлснээр хий хэмээн хэлнэ. Чүү төшмөл хаан дээр ганцаарчлан ирж уулзаад хаантан минь би тань үнэхээр үнэнчээр зүтгэдэг. Та надад яагаад итгэдэггүй юм бэ? Баруун армийн командлагчийн суудлыг өгөөгүй ч гэсэн би түүнд шунаагүй. Гэхдээ таныг хамгаалан танд үнэнч байна гэдгээ амлаж танд охиноо өгмөөр байна. Та миний охиныг угсаа залхамжлагч гүнж болгооч хэмээн уйлан дууран гуйна. Хатан маань ордноос гарan сохор төлөгч өвгөнтэй уулзна. Хатан би чамаас нэг зүйл гуйх хэрэгтэй байна. Угсаа залхамжлагч ханхуд хэн нэгэн ном сум өгөөд байна. Тэр бол бэлэг бус авилга. Чи түүнийг хэн өгөөд байгааг мэдчихэд Хесамын ламд хэлээрэ гэж даалгана. Мөн сохор төлөгч өвгөн чүүд өшөмлийн гэр томоохон юм болсон. Ванволын өгсөн бүх бэлэгнүүдийг чүүд өшмөл буцаах гэсэн боловч нэг бүгжийг охин нь нуугаад гаргаж өг гэтэл би аваагүй хамгийн ихтгэлж шивгчэн рүүгээ хулгаалсан байна гэж жигснээс болж чүүд өшмөл охиныхоо шивгчэнг алсан аимшигтай хэрэг гарсан хатантаа хэмээн хэлнэ. Ярилцаж дуусаад хатан маань гарч иртэл Ким Ханругийн охин шивгчэн нь гараа бэртээсэн болохоор оронд нь өөрөө ачааг нь авчирж байгаа хөөхөн дур зүргийг хараад хатан маань үнэхээр их сайшаана. Иймээс л хатан маань угсаа залхамжлагч гүнжийг сонгохын тулд чүүд төвшмөлийн охинтой хамт Ким Ханругийн охиныг сонгоно. Хаантан хатан хоёр салхилаад явж явах ба угсаа залхамжлагч гүнжийн тухай ярилцсан. Гэтэл хаантан чүүд төвшмөлийн охиныг сонгох бодолтой байна. Учир нь чүүд төвшмөл бол маш цэргийн эрх мэдэлтэй хүн. Тиймээс би энэ хаан тулсын гэр бүлийг баттахын тулд тэр охиныг сонгоно гэхэд хатантан дургуутсан. Энэ бол угсаа залхамжлагч ханхуйтай насан туршдаа хамт байх эмэгтэй. Тиймээс ийм хөнгөн зүйл дээр тулгуурлаж болохгүй. Би заавал сонгох болон та надад итэг хэмээн хаантанд хэлнэ. Хаан болон угсаа залхамжлагч хоёр тулааны бэлтгэл хийж явах ба хаантан би чиний ирээдүйн гэргийг яг л чиний ээж шиг хатан шиг хүн байгаасай гэж хүсэж байна гэдгээ хэлнэ. Хатантан урдаа чүүд төвшмөлийн охин болон Ким Ханругийн охтуудыг суулган би угсаа залхамжлагч гүнжийг сонгохын тулд нэгэн тэмцээн зохиох болно. Энэ бол ард түмний өмсдөг хөвөн давуу урлах. Тиймээс та хоёрын хинэн төрүүлсэн нь угсаа залхамжлагч гүнж болно хэмээн хэлнэ. Чүүд төвшмөл чирьян авахад тэр ирэн хатантан яаж миний охиноор тэр дорд амьтдын хувцсыг хийлгэж чадаж байна гэхэд чирьян авахаа. Зүгээрээ битгий санаа зов. Тэр даавууг нь нэхэд өчгөл болоо юм шүү хэмээн хоорондоо ярин инээлдэнэ. Ким Ханругийн охин хөвөн даавуугаа нэгж гин. Чүүд төвшмөлийн охин хөвөн даавуугаа нэхэж чадахгүй байж л гэрийнхэн даавуу нэгдэг шивгчэн эмэгтэй нь орж ирнэ. Хөвөн даавуу хүлээлгэж өгнө. Чүүд төвшмөлийн охин ч хагартлаа баярлан маргааш болж хатантанд шалгуулна. Хатан хоёр даавууг үзэн үнэхээр сайхан болж хэмээн чүүд төвшмөлийн охиныг сайшаан нөгөө охин нь чи жоохон дутагдaltaй байна. Юун дээр алдсан гэдгээ чүүд төвшмөлийн охиноор заалгамаар байна уу? Чи бидний нүдэн дээр яг одоо хэрхэн яаж даавуугаа нэгсэн тухайга үзүүлээд хэмээн хөвөн даавуу нэгдэг өргөлөө орно. Чүүд төвшмөлийн охин даавуугаа нэхэж чадахгүй байхад хатантан чи үнэхээр энэ даавууг нэгсэн хэрэгүү хэмээн асууна. Гэтэл чүүд төвшмөлийн охин үгүй гэдгээ хүлээхэд хатан чи яаж намайг энэ даалгавар дээр хуурна гэж бодож байна гэн. Үүнийг харсан чирьян татварын маш хурдан гараад явна. Тэгснээ хатан би чамд тэр даавуу өгсөн шивгчэнгчин шийдхий. Чи юу гэж бодож байна гэхэд чүүд төвшмөлийн охин мэдгүй байна гэж хариулна. Хатантан чүүд төвшмөлийн охины гарт нь байгаа бүгжийг харан наадах чинь вангиол өгснө. Энэ бүгжийг хулгайсан чиний хамгийн дотны шивгчин шийтгүүлээд нас орчихсан гээдтэй. Гэтэл яалаараа чиний хуранд байж идэг үлээ. Чи үнэхээр аимшигтай хуваа хичээсэн энэ улсын их болох ямар ч чамд шинж тэмдэг алга. Ард түмэн байтугай өөрийнхөө нэг шивгчэн хайрлаж хамгаалж чадахгүй хүнийг би энэ улсын их болохгүй хэмээн төшөмлүүдтэй угсаа залхамжлагч гүнжээр Ким Ханругийн охиныг сонгосон гэдгээ хэлнэ. Хааны төшмөл хаан дээр очин хатны шийдвэрийг хэлэхэд хаантан гаднах байдлаараа маш тайван хүлээж авсан хэдиж дотроо гараа атхан маш ихээр хатанд хорсож байлаа.
Хааны тушаалаар Вангиолтой нэр холбогдсон газар байшингийн үнийн хөөсрөлтөж мөн авилга давтагдсан сайдуудын нэрсийг Ёсонгун авчирч өгнө. Энэ бүгдийг харсан хаантан маш ихээр уурлан энэ хүмүүсүүдийг бүгдийг байр хэмээн Ёсонгунд даатгана. Энэ дунд маш олон төшөмлүүдийн нэрс байх ба хааны удмын хүмүүс ч байгаа. Хааны авга агч мөн тэр дунд байн баривчлагдан гэрээсээ гарна. Хаантан төшөмлүүдтэйгээ хуралдах ба удахгүй угсаа залхамжлагчийн гэрлэх ёслол болох гэж байгаа тул Ёсонгуны мөрцөн тухайн хэргийн бүх хэрэгтнүүдийг өршөөлийн хуулиар суллахаа мэдэгдэнэ. Энэ бүхнээс болж Ёсонгун маш олон дайсантай болж байгаа бөгөөд хаантан энэ завшааныг ашиглан Ёсонгун болон мин гэр бүлийг унгаахын тулд зориудаар маш олон дайснуудыг бэлдсэн учиртай юм. Ийхүү хатан хаан дээр ирэн та яахан миний дүүг ингэж ашиглаж байгаа хэрэгүү. Гэтэл хаантан чи авилга болон газрын хэрэгт яг л хаан шиг хандсан. Мөн угсаа залхамжлагч гүнжийг миний эсрэг сонгосон гэхэд хатантан угсаа залхамжлагч гүнжийг сонгоход чүү төшөмлийн охин үнэхээр тэнцгүй байсан. Хүний хувьд ёс зүйгүй. Тиймээс би зөв хүнээ сонгосон гэж бодож байна. Харин авилга болон газрын хэрэгт та авга ахтагаа тэмцэж чадах байсан гэж юу? Та үнэхээр хулчгар учраас л тэр. Тиймээс л би танд туслах гэж энэ бүхнийг хийсэн хэмээн явна. Чирэн авхай чүү төшмөлд хатны мэдээлэгч болох сохор төлөгч өвгөний тухай мэдээлэл нь ийхүү чүү төшмөл сохор төлөгч өвгөнийг барьж авна. Хаан дээр хэсэг төшмлүүд ирэн өргөх бичиг барин Ёсонгун болон Ёгонгуныг төшмлийн суудлаас нүтгэлзөөж өгнө. Тэр хоёр танаас урах гэж байсан удаатай. Тиймээс та тэгнүү хэмээн хаантанд хүсэл тавина. Хатны аав маш их өвдсөн бөгөөд хааныг дуудуулан хаанаас уучлалт гуйж миний хүүхдүүд зөвхөн таны төлөө л гэж зүтгэсэн. Та тиймээс тэднийг минь хайрлан хамгаалж яваарай. Битгий шийтгэнүү хаантан минь. Миний бие үнэхээр муу байгаа. Тиймээс хаан танд итгэн би үр хүүхдүүдэд үлдээж гинэ гэж гуйна. Энэ бүхнийг харсан хатантан нулимстай нүдээр аавыгаа болон хааныг харна. Хатны аав өөд болсон байх ба мин гэр бүл гашуудал зарлана. Хаантан гэрэн хүндэтгэл үзүүлэх гэсэн боловч Ёсонгун маш ихээр уурсан хааныг хөөнө. Хаантан төшөмлүүдтэйгээ хуралдах ба Ёсонгун болон Ёгогүний төшөмлийн суудлыг хурааж аван Чежү рүү цүлж байна хэмээн зарлиг буулгана. Үүнийг сонссон ордны шадар авахаа хатан дээр очин дуулахад хатан маш ихээр яаран хаантай очиж уулзах гэсэн боловч түүнийг хориглоно. Гэтэл хатны шадар авахаа орж ирэн сохор төлөгч өвгөн яг одоо хаан дээр баригдсан байгааг нь дуулгана. Сохор төлөгч өвгөн дээр хаантан ирчихсэн. Би яалтчгүй хатанд битгий мэдээлэгч ашиглаарай гэж хэлсэн. Гэхэд Чирэн аваа энэ хүн мөн байна хэмээн батлана. Харин сохор төлөгч өвгөн хатантан бол дуудлагатай хүн. Тиймээс би харамсахгүй байна гэхэд хаантан шууд түүнийг ална. Хатан маань цус нь будагдсан Чирэн аваатай зөрөөд яаран очтол төлөгч өвгөн өвчихсэн байна. Хатан үүнийг хараад маш их шоконд орон хаанд энэ бүгдийг яагаад хийж байгаа юм? Бүгдээрээ чиний төлөө байсан хэмээн уурлана. Чирэн авхаа дээр очиод өвдөх сүгд би чамайг байнга л харж ханддаг байсан. Одоо бол би чамайг хаялаа гэд хаантан төшөмлүүдтэйгээ хуралдах ба өсөглөнд нэрвэгдсэн ард иргэдэд будаа тарааж өг. Мөн миний хандвалж өгсөн газарт ард иргэд амьдарж байгаа эсгийг шалгаадах хэмээн хууль зүйн сайдад даалгавар өгнө. Гэтэл түүнийг харсан хааны нагад зах сонин царайлаад сууна. Хатантан угсаа залхамжлагч гүнжтэй таран хатан ээж нь орноос гарлаа. Надад ямар нэгэн аюул тулгарвал чамаас гуух зүйл байна гин. Ордны тайхан хаан дээр очин хатан ордноос гарсан өөрийн биеэр төлөгч өвгнийг оршуулахаар гарсан гэхэд хаантан маш их цочирдон. Миний зөвшөөрлгүйгээр хийнийг ч тэр ордон руу битгий оруулаарай гин. Хатан төлөгч өвгнийг оршуулж явах ба тэнд оршуулганд тусалсан хүмүүс нийгэм үнэхээр хэцүү байна. Будаа бидэн дээр ирэхгүй байгааг хатан дуулгана. Хааны отож хааныг үзэн та сэтгэлээ тайвшруул. Тэгэхгүй болохоор таны биен дээр чинь маш их арсны өвчин гараад байна хэмээн хэлнэ. Манай Ёсонгун болон Ёгонгун нар Чежү арал дээр цөллөгдсөн байх ба одооноос хоёулаа өөрсдийнхөө бодон ямар нэгэн арга боццгоо хэмээн ярилцсан. Хатан Хемса сүм дээр ирэн сохор төлөгч өвгөний ламд өгсөн бичгийг харан уншиж сууна. Мөн тэрээр хааны өгсөн газрыг ашиглаж байгаа эсгийг асуухад ламтан би газар өгсөн тухай анх удаа л танаас сонсож байна хэмээн хэлнэ. Хатан сүмээс гарan маш их ядууралд авсан ард иргэдтэй уулзна. Тэр бүгд бидэн дээр будаа ирэхгүй байгааг хатанд хэлэх ба хатан яг юу болоод байгааг ойлгоно. Хааны өгсөн будаа болон газар нутаг бүгдийн сайд болон түшимдүүд өөрсдөө хувьдаа завшиж байгаа гэдгийг хатан мэдснээр манай киноны 9-р анги дуусж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдж байгаа бол лайк, subscribe дараарай.
Мөглөнаа нь киноныхоо үргэлжлүүдийг маш эрчимтэйгээр хийхийг хичээх болохоор та бүхэн маань дэмжээрээ суугаа баярлаа. Түгэж чадах хараа түгээцгээе. Бай бай дараагийн анги хүртэл.